За та бүхэнд энэ орой минь төргий. За тэгээ юуны өмнө улсын хурлын шин даргаар томилогдсон бямц цогтаргад бас баяр хүргэж ажлын амжилт хүсье. 2-3 үг хэлье. За та бол хуралдаан даргалагч болсон. Ирэх мэдэлд очиагүй. Одоо та наана очингуудаа гишүүдийнхээ одоо чангалан донгот нь гэсэн юм яриад эхэлж илээ. Эхнээсээ зүг явахгүй бол та буруу явах гэж байна. Буруу явах юм бол та наана 2 жилийн дотор суух гэж 3 дахь дарга. Миний бодлоор бол таны ажил энэ төрд дэг журмыг тогтоох. Одоо энэ сүүлдээ ийшээ чи хүмүүс орж ирэхээр 0 орох гэж байгаа юм шиг орж ирдэг болж байна. Хайц инхээр 0 орсон. Төрийн ордонд биш энэ чинь одоо энэ төрийн төлөөний өмнөөс төрийнхөө ордонд орж ирж байгаа хүмүүс зүгээр нэг эмэгтэй гишүүн төр төлөөлөө сууж байхад маасаад л энийгээ сууж идэг болсон. Энэ мэт нэг дэг журмгүй юмнуудыг та дэглэж журмлах ёстой болохоос биш. Энэ ард түмнээсээ мандат аваад ороод ирсэн гишүүдийг дэглэх, журмлах, хариуцлага тооцох, донгодох албан тушаалтан та биш шүү гэдгийг бас танд хариуцлагатайгаар хэлье. Тэгээд ажилд нь амжилт хүсье. За тэгээд засгийн газар за яг өвчин бол хэлж ирэхгүй хийсч ирдэг тэр ойлгомжтой. Гэсэн чи сайд нь харин яг өвчин шиг гарч ирэх юм да гинтхэн. Энэ ерөнхий сайдын үгэнд нэлээд гарлаа бас салбартаа хуримтлуулсан туршлагыг гэдэг. Энэ эрүүл мэндийн сайдад халууны эмэнд явсан туршлагч бараг л байхгүй бах та. Атаархаад байгаа юм биш, би зүгээр гомдоод байна. Санхүүгийн салбарт бол та мэдлэг бол усрал сайн баг. Гэхдээ эрүүл мэнд бол тусдаа асуудал. Одоо жишээлхэд та яах дэлхийн эрүүл мэндийн байгууллага эсвэл Монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа донор байгууллагуудын удирдлагатай ярихаар яах эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо ярих юм. Ажилчдынхаа цалин ярих юм. Өвчлөл ханаад одоо юу гэдэг юм бэ? Халдвар төвчөнд архлаалж болт гэдэг ийм мэрэгжлийн юм ярмаар шүү дээ. Улсын хурал ч гэсэн засгийн газартаа мэрэгжлийн сайдтай мэрэгжлийн юм ярмаар, салбарын юм ярмаар. Тэгж яах чи юу вэ? Одоо энэ мөнх сайхан гэдэг нэг эмч сайд гишүүн байна. Гаммаа гишүүн байна, саран чулуун гишүүн байна, энэ чин бүрэн гишүүн байна. Ичдэг юм уу та нар? Ийм үнээр эрүүл мэндийн сайд тавих гэж сууж байхасан. Улсын нэг эмнэлгээр орж үзээгүй. Улсдаа баг хувийн эмнэлгээр орж үзээгүй. Улсын салбарын эрүүл мэндийн асуудлыг хариуцах гэж сууж байна. Нүүр улаагаад энэ яг тоглоом үнэнгээ хэлэхэд. Хүний урдаас ичнэ гэдэг нэрийг хэцүү гэсэн үнэхээр хэцүү юм байна. Монгол улс бол дэд сайдтай байсан. Одоо бол бүр нууц сайдтай болох гэж байна. Энэ цагаан байрныхан одоо арай дураараа гитэрж байгаа юм шүү. Тэгээ одоо энэ нөгөө засгийн газарт орж ирж байгаа сайд нар дотор ч юм бол одоо энэ гэр орооллын амьдрал мэдхгүй. Монгол улс бол хөдөө аж ахуй ороо. Эднэртэйгээ тэмцээд одоо бид нар хөдөө аж ахуй руугаа юу хийх юм бэ гэдэг руугаа тэмүүлж байгаа. Одоо өстой нөгөө нэг гэрийнхаа тулганы галлыг ч бадрааж үзээгүй шахуу нэг баяа айлын памперстон нэг биш хид ороод ирлээ. Яаж улс орныхаа амьдралыг сайжруулах юм бэ ерөнхий сайдаа? Энэ Бачгуур гэж эрүүл мэндийн сайд тавина гэдэг. Энийг та нар одоо энэ 2024 оны сонгуульд орохдоо ийм эрүүл мэндийн сайд тавина гэсэн бол та нарыг лав Монгол Улсын иргэд сонгохгүй. Би бол баталгаатай мэдчихэв. Бачгуур энэ сайдад нэр дэвшигчээс би ганцхан асуулт асуучих. Ерөнхий сайд бол яг зүгээр танд тоглоод ч юм уу нэг юм санамсаргүй байдлаар санал тавьж үзсэн баг. Эр зөрг гаргаад болчих واخ гэдэг. Та нэг эр зөрг гаргаад би энэ салбарыг үнэхээр мэдэхгүй. Монгол улсаа шившиг болгохоос одоо би болмоор байна. Эр зөрг гаргаад болж болох уу гэд шууд хэлж чадах. За Цогтбаатар гишүүн эхний асуудал бол хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй асуудал ярьсан. Гэхдээ бас надтай холбоотой учраас би тодорхой бас байр суурь ирэх хэрэг зүг баха. Энэ эндэр дээр энэ хүндтэй суудал би суучаад суусныхаа дараа гишүүдийг дэглэнэ, журмлнаа, сахилах хариуцлага ёс зүй ярина гэж хэлээгүй. Би нэр дэвшээд явж байхдаа танаа намын бүлгийн хурал дээр, хүн намын зөвлөлийн хурал дээр, эргэн зэрэг ногоо намын гишүүдэд гадна одоо гараад хэвлэл мэдээлэлд энийг хэрвээ би дарга болох юм бол их хурлын дарга. Энэ их хурлд юм уу? Дээрээсээ сахилах хариуцлага ёс зүй байх ёстой. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлнэ гэж асуудал ярьсан. Та бүхэн ч гэсэн улс төрчихгүй байх ёстой, нам бус байх ёстой, ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх ёстой, их хурлыг их хурл шиг болго, төр дэтгэх ард түмний итгэл унж байна, төрийг төр шиг болго,
Тэгж байж парламентын нэрхүүд унаад байгаа гишүүдийн нэрхэнд сэргэнэ гэдэг асуудал ярьсан. Үүний дагуу би одоос энэ эндэрт суухаас өмнө нэр дэвшиж явахдаа ярьсан шүү. Та андуураад байх шиг байна. Хоёрдугаарт нь бид өөрсдөө хариуцлагатай, өөрсдөө ёс зүйтэй, өөрсдөө сахилга баттай байж бусдыг шаарднаа. Өөрсдөө тийм сахилга батгүй, хариуцлагагүй, ёс зүйгүй төрийн албаа агчдыг ёс зүйтэй их хурлын гишүүдийн өмнөөс өөдөөс маасаагаад жорлон сууж байгаа шиг сууж гэж хэлэх эрх байхгүй. Гэхдээ мэдээж энэ төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад улсын их хурлд хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн албаа агч нар. Хүндэтгэлтэй хандаж чадахгүй бол хариуцлага тооцох зохицуулт байгаа. Түүний дагуу та хизээ хаана ямар төрийн албаагч асуудал үүсэхгүй ёс зүйгүй хандав. Энийгээ улсын их хурлын удирдлага болон улсын их хурлын ёс зүй дэд хороонд хандаад гаргах юм бол тэр албаагч нар хариуцлага тоосноо. Төр төмгөр ёс ямбар байх ёстой шүү. Бас жоохон хэл хүгээс бодож хэлж ярих хэрэгтэй шүү. За ерөнхий сайд. Би бас үнэ хэлье. Тэгээ сайдын 32 шинж төгс хүрдсэн супер хүмүүс томилоог үнэ. Гэхдээ юу тулгараад байгаа вэ гэдгээ л тодорхой болгох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт бол бид нар эмчнэр томилж үзсэн. Сүүлийн удаа 3 удаа л эмч томиллоо. Тэгээ өнөөдөр эрүүл мэндийн даатгалын санхүүжилт гэхэд байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд бараг 2.5 дахин нэмэгдчихэд байна шүү. ADB-гийн эмнэлгүүд барих ажил үлээгдэт байна. Эмчнэрийн цалин чи орон нутагт очихоор цалингийн тогтолцоо нь өөрчлөгдөв. Тэгээ одоо хүртэл шүүмж дагуулсаар л байдаг. Мэдээж одоо Чимбүрийн сайд бол хариуцлагатай сайн ажилласан. Гэхдээ засгийн газар болгоо өөрийн баримталж байгаа чиглэл бодлоготой. Би ерөнхий сайдаар томилогдохдоо хэлсэн. Манай засгийн газар бол салбар болгонд байгаа хүнд сурталуудыг дүрм журм саатэгүүдийг арилгах нь илүү хувийн хвшлээд юмдсан. Тийм ч учраас бид түрүү амар сайхан сайд бол хувийн эрх зүйн шинжилгээ. Манай засгийн газрын онцлог шүү дээ. Тэгэхээр эрүүл мэнд бол бидний нэн тулгымцсан асуудал. Гэхдээ юу тулгараад байгаа вэ? Эмчнэрийн чадвар дутагдаагүй шүү дээ. Манай эмчнэр дэлхийн хаанч очсон чадвартай. Би өөрөө бас Монгол эмчнэрийн буйнаар өдий зэрэгтэй ингээд эрүүл сарвал ажиллая явж байгаа хүн байхгүй. Монгол эмийн чанар, эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилтийн механизм өөрөө тулгарсан. Эрүүл мэндийн салбарын цахимжилтыг би Батшугрыг байнгын орооны дарга байхад бид хоёр наад ийм Монгол дээр бүх одоо цахимжилтыг нь хийжсэн. Би олон юм шаардахгүй. Батшугрыг би хагалгаа хийгээгүй. Батшугрыг би сайн менежер ба гэж. Банкнд ажилласан, санхүүж байсан, JP Morgan-д ажиллаж исэн. Тийм учраас тулгаад байгаа асуудлыг шийдэх нь өнөөдрийн асуудал байхгүй. Тэрнээс биш энэ чинь Батшуграа чи хагалгаа хийгээрэй, мэс цаслал хийгээрэй гэж хэлээгүй шүү. Мэргэжлийн хүмүүс ажиллаа юм. Тэгвэл Батшугрын мэргэжил яг өнөөдөр бол би энэ салбарт би өөрчлөлт авчрыг эргэлзэхгүй. Яагаад гэвэл нэгт энэ цахимжилтын асуудал. Хоёрт бол энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо. Тэг өнгөрсөн хугацаанд бол одоо мэргэжлийн бус зөндөө сайдаар томилогдож ирсэн. Тэгвэл манай эрүүл мэндийн салбарынхан бол ламба сайдыг мундаг сайд байсан гэж ярьдаг. Саран гэрэл сайдыг ковидын үед сайн давсан шүү гэж ярьдаг. Яагаад гэвэл сайн менежүүд байхгүй. Тийм учраас миний бодож харж байгаа буюу манай засгийн газрын дэвшүүлж байгаа бодлого чиглэл өөрөө тулгараад байгаа асуудлыг шийдэх зорилготой. Тэрс Батшуурын насаар нь эрүүл мэндийн сайдаар томилжсэн юм байхгүй шүү дээ. Өнөөдөр шийдэх асуудлаа шийдээ. Банк санхүү эдийн засгийн мэргэжилтэн хэрэгтэй байна. За Батшуур сайд хариулах уу? За нэмэлт хариулт. За цогтоодор гишүүний асуултанд хариулъя. Тийм ээ, би эрүүл мэндийн мэргэжилтэй биш, эмч биш ээ. Гэхдээ салбараа эрүүл мэндийн салбарыг цогцоор нь харна. Дан мэмчнүүдээр биш. Санхүүжилтийг харна, гадаад харилцааг нь харна, яаж олон улсын даатгалын системийг Монголд авчрах гэж харна, эрүүл мэндийн даатгал өөрөө хүнд нөхцөлд байгаа. Энийг яаж илүү хүртээмжтэй болгох уу гэж харна. Эмнэлэгт ойрчлоод ор олдохгүй ба коридор твсдэг биш. Харин Монгол улс бол 10,000 хүнд оногддог ороороо эхний 10-д ордог. Яаж энийг зөв менеж хийх вэ? Яаж хүртээмжтэй болох вэ гэдгийг харна. Эрүүл мэндийн салбар зарцуулагчид нэг төгрөг болгон Монгол
хүний эрүүл мэндийн төлөө зацуулахын төлөө ажиллана гэж хэлье. Баярлалаа.